Пүүл бильярдын 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-оос 12-ны өдрүүдэд Улаанбаатар ихтлүүрийн байранд үргэлжилж аваргуудаа тодрууллаа. 6 өдрийн турш үргэлжилсэн улсын аварга шалгаруулах тэмцээний медалийн эзэд өнгөрч байгаа 7 хоногийн пүрэв гарагт тодорсон юм а. За пүүл бильярдын 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн буюу 9 дахь удаагийн улсын аваргын тэмцээн 10 бөмбөгтэй төрлөөр зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд бүхий л оролцсон тэмцээн уралдаануудаасаа цуглуулсан чансааны оноогоор болон улсын аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчид өрсөлдсөн юм а. Улсын аварга шалгаруулах тэмцээний залуучуудын ангилалд 19 хүртэлх насны шилдэг тамирчид өрсөлдсөн. Тэмцээний хагас шигшээ шатны тоглолтод Shine клубын тамирчин 50 бат, Метрополь клубын Лувсан дорчтой уулзраа тарч 7-3 харьцаатай ойцсноор аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Тэгвэл Метрополь клубын тамирчин Тэмүүжин, Топ 8 клубын тамирчин Батхүг 7-1 харьцаатай онооны эд давуугаар очсон. Ингэснээр аваргын алтан медалийн төлөөх тоглолтод сүүлийн 2 жил дараалан пүүл бильярдын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Манай улсын 2 шилдэг залуу тамирчин өрсөлдөж дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошоо мөнгөн медальт спортын мастер Тэмүүжин 7-4 харьцаатай өрсөлдөгч ойцсноор 2 дахь удаага залуучуудын улсын аварга боллоо. Мөн залуучуудын ангилалд Лувсан дорж Батхүү нар улсын аваргын тэмцээнээс анхны медалуудаа инх үрдэж улсын аваргын тэмцээний хүрэл медаль эзэд болсон юм а. Сэтгэл маш өндөр байна. Тэгээ 16 онд төгсрийн төрөлд орж алтан медаль авч төрүүлсэн байгаа. Тэгээ хошоо аваргалж явах дээр баяртай байна. Эмэгтэйчүүдээс хагас шигшээ шатны тоглолтод улсын 6 удаагийн аварга олон улс хэмжээний мастер Баяр сайхны Наран Туяа, 2 удаагийн улсын аварга олон улс хэмжээний мастер Баттулгын Уянга нар хоорондоо уулзраа таарсан нь энэ тэмцээний онцлог тоглолт болсон юм. Пүүл бильярдын улсын аварга шалгаруулах тэмцээн өмнө нь 8 удаа зохиогдоход энэ хоёр тамирчнаас өөр тамирчин алтан медаль хүртэж байгаагүй. За энэхүү шийдвэрлэх тоглолтод хоёр тамирчин хагас шигшээ шатанд уулзраа таарсан юм. Маш өрсөлдөөнтэй улсын тоглолтод 7-5 харьцаатай ФС клубын тамирчин Наран Туяа өрсөлдөгч оожиж мөнгөн медалийн болзол хангасан. Олон улс хэмжээний мастер Уянга Наран Туяа нарын хувьд хамтдаа 2017 оны дэлхийн оюутан залуучуудын универсиад их наадмаас хосын төрөлд хүрэл медаль хүртэж байсан амжилттай. Ингэснээр Наран Туяа шигшээ тоглолтод Shine клубын тамирчин Инхээтэй шалгаран өрсөлдөж 7-4 харьцаатай ойцсноор өөрийн амжилтаа ахиулж 7 дахь удаага улсын аваргаар тодорлоо. Түүний хувьд 2011, 2013, 2014, 2015, 2016, 17 онуудад улсын аварга шалгаруулах тэмцээнд төрүүлж байсан юм а. Мөн сүүлийн 6 жил дараалан улсын аварга болсон өвөрмөц амжилттай эзэн болж байна. Эмэгтэйчүүдээс мөнгөн медалийг Shine клубын тамирчин Инхээ, хүрэл медалийг Shine клубын тамирчин Уянга, Метрополь клубын тамирчин Аззи Янар тус үлджээ. Энэ жил өрсөлдөгч айгүй чанга байлаа. Манай эмэгтэйчүүд маш их сайжирсан байна. Тэгээ сая түрүү сар снукерийн улсын аварга асуусан 7 дахь удаага сая одоо пүүлээр улсын аварга 7 дахь удаага боллоо, баяртай байна. Монголын покет бильярдын холбооны 2018 оны буюу 9 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтод 2014, 2017 оны улсын аварга дэлгэр далаа Shine клубын тамирчин Баасан доржийг 9-2 харьцаатай хожиж аваргын төлөө өрсөлдөх эрэгтэй болсон юм. За түүний хувьд шүүгийн 8-ын шатанд залуучуудын улсын аварга Тэмүүжинг 8-6 харьцаатай, шүүгийн 16-гийн шатанд Даш доржийг 8-4 харьцаатай хожиж байсан. Тэгвэл Метрополь клубын тамирчин Цэрэн Бат, Shine клубын тамирчин Ерөөлтийг хагас шигшээ тоглолтод 9-7 харьцаатай хожиж аваргын төлөө өрсөлдөх хэрэг яваад байсан. Тэрээр шилдэг 8-д цог 2-ыг 8-4 харьцаатай, шүүгийн 16-д анх 2-ыг 8-2 харьцаатайгаар тус хожиж 2-1 шигшээд шалгар үлдсэн юм а. Эрэгтэйчүүдийн шувтаргын тоглолт тун өрсөлдөөнтэй болж шинэ улсын аварга төрхөө эсвэл дэлгэр далаа 3 удаа улсын аварга төрүүлсэн анхны тамирчин болох уу гэсэн тун сонирхолтой мөч тулж ирээд байсан. За шигшээ шатны өрсөлдөөн нийтдээ 16 ээлжийн тоглолтод үргэлжилж 9-7 харьцаатай Метрополь клубын тамирчин Цэрэн Бат өрсөлдөгч ойцсноор шинэ улсын аварга төрсөн юм а. Пүүл бильярдын улсын аварга шалгаруулах тэмцээн ийхүү 9 удаа зохион байгуулагдахад 7 тамирчин түрүү хүртлээ. Цэрэн Батын улсын аваргын тэмцээнээс хүртсэн эхний медаль нь ийхүү алтан медаль болсон юм а. Ингэснээр ФС клубын тамирчин дэлгэр далаа мөнгөн медаль, Shine клубын тамирчин Баасан дорж Ерөөлт нар хүрэл медалийг тус хүртжээ.